Ойрт гадаа гараагүй. Ингиж нэгэн хүнсэндээ явахаар болт юм bijээ. Хардаа би бэлтгэлээ хангацсан. За ингээд дэлгүүртээ ороод ирлээ. Үгүй нүуд зүрхөө тань уу яах гээд. Харин одоо өөртөө хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнүүдээ сонгоцгоё. Жишээлбэл таараг, сүү, таалах, яслаг, гурил, будаа, гоймон, тоос, төмөс, лууван, туулай, жүрж, нимбэг, жимсний чанмал, зүгийн бал, шаарай. Асан нойлын цаасны хэсгийг хардаа. Арга хоосорсон байгааз. За ингээд хүнсээ цуглуулаад дуусчлаа. Одоо дахиад нэг зүйл харах ажил байгаа. Тэр нь юу гэж? Эмисангийн үүдэн дэрсэн юу хайж байна вэ? Маск. Маскыг юу н ханаас чагаад болох хэцүү байгаа. Яагаад гэж үү? Do you have any mask? No, maybe the next week. Next week? Maybe. Hello. Do you have masks by any chance? No? I'm sorry. Have mask? No, we don't have sorry. Maybe in the Korea shop, the corner. Oh, okay. Thank you. Mask? Sorry, we haven't got. No? Ингээл орсон эмисан болгоно маск байхгүй. Одоо яалтай блэ? Энэ өмнөх бичлэг дээр маск олохгүй байсан үеэс хойш болвол би маск олсон. За хамгийн түрүүнд бол мэдээж энэ KN95 буюу хамгийн түгээмэл яг энэ коронавирусаас нэлээд сайн хамгаалж чадах баталгаатай маск бол энэ байгаа. 95-аас 98 хамгийн багадаа л 95% хамгаалж чадах ийм баталгаатай. За дараагийн мэдээж хамгийн түгээмэл хүмүүс хамгийн хэрэгжилж байгаа маск бол нэг удаагийн маск. Нэг удаагийн нэг юм зориулттай энэ эмнэлгийн цэхэр маск байгаа. За энэ нь болохоор бас л ойролцоогоор нэг 95-94% хамгаалж чадна гэж болвол бичсэн байна лээ. За нэг удаагийн энэ маскыг болвол 2 цаг зөөх ёстой. 2 цаг зүүгээд тэгээд зүүж дуусныхаа дараа ингээд сайхан нуглаад энэ ирзэнээр нь ингэж ороогоод тэгээд хогийн савар хаях хэрэгтэй байгаа. Даавн маскнууд бол бас хэрэглэгдэж байгаа. Даавн маскнууд нь миний интернетээс уншсанаар болвол 50-60% баталгаатай хамгаалагдах баталгаатай юм байлээ. Гэхдээ бас мэдээж нөгөө тухайн хэрэгжилж байгаа даавныхаа ч юм уу материалаасаа бас шалтгаална. Одоогийн байдлаар ерөөхдөө миний анзаарж байгаагаар болвол анх коронавирус ингээд дөнгөж тархаж байсан үеийг бодвол харьцангуй айдас түгшүүр бол багасаад тэгээд хүн болгон бараг нөхцөл байдлаа ингээд тасан цагцаад ирсэн юм шиг санагдаж байгаа. За хэдий тийм ч гэсэн сонор сэрэмжтэй байдлаа бол алдаж болохгүй. Засгийн газраас гаргаж байгаа хөл хориог бол маш сайн биелүүлж, үргэлж гэртээ байж гарахтаа ингээд маска зүүж гараа хариуцгаж бол хамгаалалтыг бүрэн хэрэглэх шаардлагатай байгаа. Маск олдоход заримдаа хэцүү тохиолдолд бид нэр яг өөрийгөө тодорхой хэмжээнд хамгаалахын тулд гар доорх материалаар ч юм уу те ойр зургийнхаа зүйлсээр маск хийж бол болох нэ. Та бүхэндээ нэг тийм бяцхан ойр зургийн зүйлээрээ яаж маск хийж болох талаар бяцхан бичлэгийг одоо харуулъя. За энэ бичлэгийг болохоор Pearl Puba гэдэг YouTube сувагтай Эрдэнэ суваг дохин маань бэлтгэсэн байгаа. Тэгээд манай Эрдэнэ сувд маань энэхүү YouTube суваг дээрээ аль болох нөгөө хоггүй байгаль дэелтэй амьдралын хэв маягтай холбоотой тийм бичлэгүүдийг бол оруулдаг байгаа. Тэгээд та бүхэн бас орж сонирхоорой.
байгаараа сониучихныг маань дагаад цаашид тавигдах олон гой гой бичлэгнүүдтэй хамт байгаарай гэж хүсье. Дараа уулзтлаа баяртай.